Улсын их хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэсэн Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Улсын их хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Яндон Пирнлийн Баатар Билэг оролцлоо. Үйл ажиллагаандаа нийт иргэн улсын гашуун сонирхлыг эрхэмлэн баримтлах бүрэн эрх үүрэгтэйгээр төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний элч болж сонгогдсон Улсын их хурлын гишүүний ажлаар амттаа зочирлоо. Үзэгчдээ анхаарлаа хандуулна. Улсын их хурлын гишүүн Баатар Билэг нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд эмзэг чухал нийгмийн чиглэлийн асуудлууд хүн амын хөгжлийн бодлогод анхаарлаа хандуулах чиг үүрэгтэй. Монгол улсын үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах иргэний эрхийг хамгийн ихээр хөндөж байгаа утааны гамшиг агаарын бохирдлын талаар илэрхийлж байсан байр суурь нь биднийг дахин уулзах шалтгаан болсон юм а. Бидний зүгээс бол улсын их хурлаас яг энэ гаргасан тогтоолынхаа хүрээнд засгийн газарт энэ утааг бууруулах чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн нөгөө талаараа энэ тогтоолынхаа хэрэгжилтийг бол одоо хангуулж ажиллах тал дээр бол одоо нэлээд тийм шахажил ажиллана. Засгийн газар үнэхээр төр гэж байгаа юм бол засах гэж байгаа юм бол онцгой анхаарал хандуулж таслан зогсоож нөгөө талаараа яг хямд үнэтэй түүхийн нүүрсийг орлого сайжруулсан түлшээр хангах энэ асуудлаа цогцоор давтаа хурдан хугацаанд шийдэх шаардлагатай. Ихтэй сургуулиудыг хотоос гарах асуудал гэж би бас яриад байгаа. Энэ төвлөрлийг сааруулахаас өөр арга байхгүй. Ер нь бол 2018 оны сүүл 19 он гэхэд энэ Улаанбаатар хотод байгаа нам дарлалтын зургнуудыг бол ер нь буулгах энэ чиглэлийг барьж байгаа. Дулааны улирал айлчилсан ч утааны аюул замхрахгүй. Эрэх өвлөөс уртж шийдвэрлэх олон асуудал улсын их хурл засгийн газарт бий. Тэрээр улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан улсын их хурл болон байнгын хороо дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж санал дүгнэлт гарган засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувьд инхүү ярьж байна. Их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг бол өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын дүүргүүд, айл өрхүүдээр албан газруудаар явж нөхцөл байдалтай газар дээр нэлээд сайн танилцсан. За мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн технологийн шийдлүүд санал болгож байгаа компаниудтай газар дээр нь бас очиж уулзаж, үзэж харж ингэж судалсан. Энэ болгоныг засгийн газарт бол зөвлөмжөөр, албан тоотоор байнга уламжилж энд ийм сайн технологи байна, энд ийм шийдэл байна, ийм аж ахуй нэгжүүд ийм төслүүд санал болгож ийн гэдээ бүгдийг нь уламжилсан. За ажлын хэсэг бас өнгөрсөн хугацаанд 3-4 удаа хуралдаж яг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр засгийн газараас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Зөвлөмжөөр нэлээд хэдэн үүрэг даалгавар чиглэлүүд өгсөн. Одоогоор бидэнд бол албан ёсоор ажлын хэсэгт ирсэн тайлан мэдээлэл алга хийж байгаа байлгүй гэж бодож байна. За 5 толгой нүүрсэнд түшгэлсэн төрийн өмчийн компани байгуулж сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах гэж байгаа гэдэг тийм шийд сонссон. Зүгээр албан ёсоор цаасаар нь хараагүй байна. 18 онд ямар ч байсан агаарын бохирдлыг Улаанбаатар хотын утааг тодорхой хэмжээнд бууруулсан байх ёстой шүү л гэдэг шаардлага тавьж байгаа. За 19 оны 5 сарын 15-наас утаа түүхийн нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй ийм шийд гарцсан. За тэгвэл одоо яг 5 сар гарч ийн тийм ээ. Бид нар 5 сарын 15-нд ажлын хэсэг хуралдуулах гэж байгаа. 2 байнгын орон хамтарсан нэлээ өргөтгсөн хурал болно. Энэ дээр засгийн газараас хийж хэрэгжүүлж байгаа яг энэ чиглэлээр хийж байгаа ажлыг сонсно. Яг жилийн дараа түүхийн нүүрсийг хорж байна. Улаанбаатар хотод байгаа 3,000 гаруй түүхийн нүүрсээр галалдаг нам даралтын зуухнуудын технологийн шинжилгээг яаж хийх юм? 220 мянган өрхийн түүхийн нүүрс төлдөг энэ түлшний хэрэгцээг юугаар орлуулж яаж
хангах гэж байгаа вэ гэдгийг бол сонсно. Тодорхой эзэнтэй, тодорхой төсөвтэй, тодорхой хариуцах эзэн субъекттэй хэрэгжүүлэх хугацаатай ийм л тайлан мэдээлэл сонсно гэж бодож байгаа. Та хэд удаагийн хурал дээр хэлэхдээ бол ер нь хариуцах эзэнгүү явж иржээ. Зарим зүйлийг бол ажил гэхээсээ илүү бизнес болгох маягтай хийж иржээ гэж хэлж байсан. Тэгэхээр өнөөдөр одоо авч байгаа арга хэмжээнүүд дахиад энэ замаар явчихгүй байх талаас нь ер нь хэрхэн сэргийлж байгаа бэ? Дахиад одоо тодорхой хугацааны дараа эргээд нөгөө үр дүнгүй байдалд автагдах үед агаарын бохирдлыг бууруулах асуудал засгийн газар ээжлээ. Улсын хурлаас шаардлагатай хууль тогтоомж бүх юмнууд нь гаргаад өгсөн. Хамгийн сүүлд агаарын бохирдлыг бууруулах сангийн байгуулад өгсөн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр одоо цахилгаан халаагуур юм уу агаар цэвэршүүлэгч гээд цахилгаан тоног төхөөрөмжийг айлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас нь чөлөөлөх хуулийг батлаад өгсөн. Одоо их хурлаас бол гаргах ямар л шийдвэр хууль тогтоомж байна гаргаад өгсөн. Засгийн газар ажиллаа хийх ёстой. Засгийн газар дээр яагаад хариуцах эзэн саармагччдаг вэхээр агаарын бохирдлыг бууруулах сан гэдэг нэг байгууллага байгаль орчны яам нийслэл за ерөнхий сайдын дэргэд орчны бохирдол бууруулах үндэсний хороо гэдэг ингээд бүгдээрээ агаарын бохирдлыг яриад байдаг. За яг хаана хин нь яг хариуцах гэдэг юм гэхээр их учир дутагдaltaй болчдөг. Тэгэхээр яг одоо энэ утааныхаа асуудлыг хариуцсан утааг бууруулах газар гэдэг юм утаатай тэмцэх газар гэдэг юм нэг тийм хариуцсан агентлагтай болчихооч л гэдэг саналыг бид нэр ажлын хэсэг байгуулагдсан цагаас л ирсэн. Харамсалтай нь одоо дийлэн тийм байгуулагдаагүй байна. Зүгээр хариуцсан хүмүүс аль газрууд дээр байдгаараа л байж байгаа байх. Одоогоор тийм бидэнд хариуцах эзэнтэй боллоо гэж мэдгэж ирсэн юм алга. За ер нь бол цаашдаа энэ утааны асуудлыг бол улс төржүүлэхгүйгээр аль нэг нам хин нэгэн байгууллага субъект руу чихэлгүйгээр ерөнхийлөгч, ерөнхий сайд их хурлын дарга, улсын хурл, засгийн газар, ер нь энэ төр засгийн байгууллагууд бүгд энэ утааг бууруулах чиглэлээр нэгдмэл санаа зорилготой бие биенийхээ хийх гэж байгаа яг энэ утааг бууруулах чиглэлээр бизнес болголгүйгээр хийх гэж байгаа ажлуудыг нь дэмжиж, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжиж ингэж ажиллах ёстой. Улсын хурлын төвлөрлийг сааруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэгт та орж ажиллаж байгаа. Төвлөрөл гэдэг нийслэлдэл байна л да. Тэгэхээр нөгөө утгаар нь сааруулна гэхээр орон нутгийн хөгжлийн бодлого руу илүү чиглэсэн асуудал байгаа юм болов уу гэж бид гордож байна. Тэгэхээр энэ одоо ажлын хэсгийн ажил ямар явцтай байгаа. Яг хөө төвлөрлийг сааруулна гэж ярихаас илүүтэй төрийн байгууллагуудын удирдлага бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох гэж яриул илүү бас зохимжтой байх гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр өнөөдөр одоо ингээд бүх юм Улаанбаатар хотод төвлөрчөөд бүх юмыг дээрээс нь шатлан удирдаад ингээд бас орон нутагт одоо тодорхой асуудлуудыг орон нутгийнхаа төвшин шийдэх боломжтой асуудлуудыг хэтэрхий дээш нь татаж асуудал шийдээд байгаа нь бол жаахан учир дутагдaltaй байна. Дээр нь хүнд суртал шаталсан энэ төрийн албаны шаталсан энэ давхардал шаталсан энэ одоо удирдлагын юм хүндрэл учруулж яана гэж үзээд байгаа юм л да. Тэгэхээр энийг оновчтой болгох асуудал гэж харж байгаа. Яаж оновчтой болгох уу гэдэг. Ягаад одоо үндсэн хуулийн заасан төрийн удирдлага орон нутгийн өөрөө ёсны удирдах байгууллага гэдэг ингээд нэг зааг ялгаа байна шүү дээ. Тэгвэл орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ажиллаж байна. Орон нутгатаа шатлсан иргэдийн хурал, шатлсан иргэдийнхээ сонголтоор бий болцсон хурал, засаг даргын тамгын газар аппарат ажиллаж байна. Тэгвэл орон нутгийнхаа төвшөндөө тодорхой асуудлуудаа удирдлага зохион байгуулалтаар хангаад явах боломжийг олох ёстой гэж үзэж байгаа байхгүй. Хуучин бол угаасаа тийм тэгээд яваад ирсэн. Одоо аймгийн дарга тодорхой албан тушаалтнуудыг өөрснөө орон нутгийнхаа боловсруулагчнуудаас томилоод явцдаг боломжтой. Одоо яасан гэхээр бүгдийн дээш нь татцсан. Нэг яамны сайдаас доошоо бүх аймагуд руугаа заримдаа бараг сумын төвшний томилгоогч хийх болчих гээд энэ асуудлыг ер нь зэгцэж оновчтой болохгүй л иргэд чирэгдэх асуудал, төрийн ажил гацах асуудал, цалгардах асуудал явах гээд. Улсын хурлын гишүүн Баатар Билэг 2017-оос 2018 оны намар хаврын ээлжит чуулганы хугацаанд төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын ажлын хэсэг, Монгол улсын үндэстэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг,
төвлөрлийг сааруулах хууль эрхцэн орчныг судалж санал дүгнэлт гаргах, шаардлагатай болох хууль улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тус ажиллаж хууль тогтоох үүргэн гүйцэтгэж байна. За өнгөрөх 7 хоногт улсын их хурлын үйл ажиллагаа, улсын их хурлын гишүүний хариуцлага, ёс зүй сэдвтэй бас томоохон хэмжээний хэлэлцүүлэг болж улсын их хурлын гишүүд, улсын бага хурлын ахмад туршлагатай парламентчд оролцлоо. За энэ нь бол энэ хаврын чуулганаар хэлэлцэх улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлтээ өөрчлөлт оруулахтай бас холбоотой ийм ажил боллоо л доо. Тэгэхээр гишүүдийн ер нь хариуцлага ёс зүйн асуудал дээр та их хурлын гишүүнийхээ хувьд, залуу гишүүний хувьд ямар бодол байр суурьтай байдаг вэ? Тэгэхээр энэ удаагийн парламентын хугацаанд гишүүдийн ёс зүйн хариуцлага асуудал нийлээд их яригдэж байна л да. Тодорхой бас зарим гишүүдтэй холбоотой асуудлууд дээр нийгэм бас нэлээд фокуслж тэрүүгээр ер нь бол улсын их хурлын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг сайжруулах ёстой гэдэг асуудал яригдэж байгаа. Энэ бол яг зүй ёсны хэрэг. Тэгэхдээ бол энэ удаагийн парламент харьцангуй хуралдааны эрдэс идвэх оролцоо бол нэлээд өмнөх парламентын хас өндөр байна гэж харж байгаа. Энэ зүгээр нэг тийм би өөрөө энэ парламентэд сууж байгаа болохоор тэгж яриад байгаа юм биш. Тоо баримт юмнууд нь тийм байна. Бид нар 18-аас 12, 12-оос 16 оны парламентын хуралдсан тоо, хуралдсан цаг, нийт хуралдсан цаг, хэлэлцсэн хууль тогтоомж, батлан гаргасан хууль тогтоомжийн тоо судалгаануудыг харсан. Өнөөдрийн байдлаар 2 дахь жилдээ явж байгаа парламент өнгөрсөн 4 жилийн парламентын бараг 4 жилийн турш хэлэлцсэн асуудлын бараг дийлэнхийг нь хэлэлцсэн, шийдвэрлэсэн, хууль тогтоомж гаргацсан. За хуралдсан цаг нь бас нэлээд өндөр ийм байдалтай л байна шүү дээ. Тэгэхээр уулын чинээ цагааныг туулайн чинээ хар бас баллуурдна гэдэг шиг зарим ганц нэг тийм алдаа дутагдaltaй зүйлээр бүхэл бүтэн институцийн үйл ажиллагааг бас харлуулах гэж оролдох юм уу, санаарах ийм байх нь зохимжүүлдэг. Ер нь бол гишүүд бол хариуцлагатай байх ёстой өөрснөө. Олон нийтийн зүгээс гарч байгаа энэ шүүмжлэлч бас зайлшгүй юм. Ард олон түмнийхээ итгэлийг аваад улсын хуралд төлөөлөөд хууль тогтоохоо сууж байгаа өөрснөө хариуцлагатай байх ёстой. Хуралдаа идэвхтэй суудаг байх ёстой. Улсын хурлын ганцхан чуулганы хуралдаан биш ч байнгын хорооны хуралдаанууд, за улсын хурлаас батлагдсан ажлын хэсгүүд, хууль тогтоомж боловсруулах, хуулийн хэрэгжилтийг шалгах маш олон ажлын хэсгүүд ажилладаг. Эдгээртээ бас идэвхтэй оролцох ёстой. Миний хувьд жишээлбэл чуулганы хуралдаанд тасалдаг бол хүн л дээ. Тасалж та бүхэн бас тодорхой тоо статистик юм энэ хурлын чуулганы хуралдаан зохион байгуулах газраас авч үзсэн үз. Хэдэн удаа хуралдсан, хэдэн цаг хуралдсан, хэдэн цагт нь Баатар үлэг гэдэг гишүүн суусан байна. Тасалсан хоцорсон цаг чөлөөтэй гэдэг юм уу, юм байдаг юм уу гэдэг харахад бас арай өөр тоо гарах байх. Ер нь бол өглөө 10 цаг чуулган эхэлдэг. Голдуу 9:50, 9:55, 10 гээл ороо суудсан байдаг л да. Энэ яг эрдэсний асуудал дээр бол гишүүдийн ёс зүй хариуцлагын бас нэг хэлбэр юм. Улсын хурлын дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудал нэлээд яригдж байгаа, ажлын хэсэг ажиллаж байгаа. За би бол саналаа өргүүлсэн. За энэ гишүүдийн эрдэс идэх оролцоог нэмэгдүүлэх, за санал хураалтыг хурууны хийгээр өгдөг болох, хүний конопт ардаггүй байх. За тодорхой хэмжээнд эрдэс муу байвал ер нь цаашид яах ёстой юм санал өгөх эрхийг нь тодорхой хэмжээнд төдөлзүүлэх ямар хариуцлагууд байж болох энийгээ жаахан чангадахгүй яадаг юм бэ гэдгийг л бид нар бас шинээр сонгогдсон залуу гишүүд бас нэлээд хэдүүлээ бас ярьж саналууд солилцож ингэж явсан. Яг лүндэж янзын дарга галцсан байгаа ажлын хэсэг дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ сахилгын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой.
Тэгэхээр 2017 оны улсын хурлын үйл ажиллагааны тайлантай танилцахад бол танай одоо нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хороо маань хамгийн одоо олон ажлын хэсэг гаргаж өөрийнхөө одоо эрхлэх асуудлын хүрээнд бол маш олон байгууллагууд дээр ажиллаж хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан байсан. Тэгэхээр ер нь одоо энэ олон удаагийн одоо ажлын уулзалтууд хэлэлцүүлүүдийн үр дүнд ер нь салбараа багцд нь хэрхэн одоо харж байна. Ямар одоо хууль эрх зүйн орчин бодлого зайлшгүй шаардлагатай байгааг олж харав та. За нийгмийн бодлогын байнгын хорон дээр бол байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын, за соёлын салбарын, боловсролын салбар, за шинжлэх ухаан, спорт, нийгмийн хамгаалал, халамж, даатгал гэдэг одоо энэ бүх салбарууд дээр ажлын хэсгүүд гарцаа ажиллаж байгаа. Зарим нь бол тодорхой хугацаа заагаад тодорхой үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаад ингээд ажиллаад тайлангаа тавиад ингээд дараагийн ажил руу ордог. За зарим нь бол маш урт хугацаанд шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн төсөл дээр ажиллах ажлын хэсгүүд ингээд ажиллаж идэг. За маш олон байгууллагуудаар ажилласан энэ хугацаанд. За ерөнхийдөө бол манай нийгмийн салбар, ялангуяа эрүүл мэнд боловсролын салбар дээр бол тодорхой өөрчлөлтүүд, шинжилэлүүд хийх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг бол одоо бид нар бол ажлын хэсгүүдээс тайлангаар ингэж авч тэгээд тэр тодорхой өөрчлөлтүүдийг хууль эрх зүйн орчинд нь их өөрчлөлтүүдийг нь одоо тодорхой хуулиудад нь тусгаад хэлэлцүүлээд ингэ явж идэг л да. Манай байнгын хороогоор хилцэгдсэн нийгмийн халамжийн чиглэлийн томоохон хуулиуд байгаа. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, урамшуул, за тэтгэврийн насыг наашилуулсан, малчдын тэтгэврийг одоо малчдын тэтгэврийн насыг наашилуулсан, за тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, за ер нь бол хүүхдийн мөнгөний асуудал гэдэг манай дээр нийгмийн халамжийн чиглэлийн маш олон хуулиуд ингэ явж байна шүү дээ. Цалинтай ээж, Монгол Ардын намын 2016 оны мөрөн хөтөлбөрт тусгагдсан олон асуудлууд ингээд хууль болоод хэрэгжиж эхэлсэн явж байгаа. За сүүл одоо өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хууль шинжилсэн найруулгаар орж ирж байгаа. 20 гаруй жил ингээд нэг хуулиар явж исэн. 90-ад оны хөдөлмөрийн орчин нөхцөл өнөөдөр бол өөр болсон. Энийг дагсан одоо маш олон өөрчлөлтүүдийг хуулийн тусах шаардлагатай байсан учраас хөдөлмөрийн хуулийг шинжилэн найруулж засгийн газраас өргөн барьсныг манай байнгын хорон дээр одоо ажлын хэсэг, их хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаад эхэлсэн. За энэ хаврын чуулганыхаа хугацаанд хэлэлцэх болов уу гэсэн байдалтай байгаа. За хүүхдийн мөнгөний асуудлыг бол яг хөө төсвийн байнгын хорон дээр хэлэлцдэг. Хүүхдийн хэрэгжүүлэгч нь одоо яг нийгмийн хамгааллын яам, яг манай байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээд. Хүүхдийн мөнгөний хувьд ерөнхийлөгчөөс 100% хүүхдүүддээ ер нь бол олгоё гэдэг хуулийн төсөл орж ирсэн. За засгийн газраас бол энэ жилдээ нэг 80% хувьд нь олгоё, эрхчлээс нэмэгдүүлэх боломжтой гэж. Тэгээ хоёр хуулийн төслийг нэгтгсэн ажлын хэсэг нэгтгээд хэлэлцээд ингээд чуулганаар бас хэлцээд явах байх. Ер нь бол боломж байвал хүүхдийн мөнгийг бол олгох ёстой. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааны мөнгө гэж бас нэлээд их тийм тайлбарлаад байдаг юм. Би ер нь бол мэдээж амьдралын боломж муутай айл өрхүүдэд бол өрхийн амжиргаа болж байгаа үгүйсэхгүй. Гэхдээ бол хүүхдийн мөнгөний зорилголт бол тэр хүүхдэд л очих ёстой. Хүүхдийн хоолд ижил, хүүхдийн өмсөж зөөх, хүүхдийн сурч боловсрох энэ болгонд нь болох үүднээс хүүхдээ одоо Монголын төрөөс хүүхдээ бас халамжилж хүүхдэдээ бас анхаарал хандуулж байгааг энийг хэлбэр. Нэвтрүүлгийн зочин маань улсын хурал дахь Сүрьегүй Монгол лобби бүлгийн ахлагчийн хувьд салбарынхан мэрэгжилтнүүдтэй санал солилцох, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлч уран бүтээлчдтэй уулзах, бас байнгын хороо улсын хурлын нэгдсэн чуулганд оролцох гээд тэр бүр бидний санснаар ярилцах боломж олгохгүй байлаа. Харин нийслэлийн хүүхдийн урлан бүтээх төвд нээгдсэн арын сайхан хангай 3 хүүхдийн уран бүтээлийн үдсгэлэнгийн нээлтэд урагдсан нь урлаг соёлын сэдвээр яриагаан үргэлжлүүлэх завшаан болголоо. За соёлын асуудал дотор музей, номын сонгууд, за ингээд дөрвөлөх урлаг, сонгодог урлаг, драмын урлаг, бүхий л урлагийн төрлүүд хамаарат явчихна л да. Тэгээд Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, за ер нь соёл урлагийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна гэдэг тал дээр байнгын хорооноос ажлын хэсэг ажиллаж байгаа.
За өнгөрсөн хугацаанд та бүхэн сайн мэдэж байгаа. Ер нь энэ соёлын салбар, ялангуяа энэ музей дүрслэх урлагийн салбарт одоо бас хүүхэд багчуудыг одоо энэ зөв боловсон хүмүүжүүлэх, эх оронч үзэл хүмүүжлэр хүмүүжүүлэх, түүх соёлоо мэддэг болгох тал дээр бол одоо зайлшгүй одоо тодорхой ажлууд хийх шаардлагатай байна гэдэг асуудлыг одоо энэ ажлын хэсгийн хүрээнд яригдж байсан. Бид нар байнгын хорооныхоо зүгээс соёл урлагийн салбарын ажилтнуудтай тусгайлан анх удаага байнгын хорооны бүрэлдэхүүнээр уулзалт хийсэн. За соёлын салбарын мэрэгжлийн боловсон хүчнүүдийг бэлдэх асуудал бас учир дутагдaltaй байна. За дээр нь энэ соёл урлагийг сурталчлах тал дээр бол бас тодорхой ажлууд хийх шаардлагатай байна гэдэг ийм асуудал яригдж байсан. Ер нь бол энэ тодорхой жишээ хэлэхэд одоо энэ музейнуудыг одоо хүүхэд багчуудад тодорхой өдөр юм уу? Ер нь бол хүүхэд багчуудад үнэгүй үзүүлдэг болгоул яадгийн гэдэг асуудлыг би чуулганы уралдаан дээр яриад байгаа шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудад одоо энэ музейнуудыг үнэгүй үзэж байна. Ихэнх хугацаанд музей бол үзэгч багтай үзмөрүүд нь ингээд тоосон дарагдаад ингээд байж шүү дээ. За тэгжээд л музейнуудын төсөвт одоо тасалбарын орлогоор оруулдаг орлого гэж маш бага байдаг байхгүй. Тэгэхээр тэрний оронд одоо энэ хүүхэд багчуудаа энэ музейг үздэг болгох одоо энэ соёлын өвүүдтэй одоо газар дээр нь биетээр нь танилцдаг болох боломжийг бол одоо зайлшгүй одоо шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь тэр тал руу боловсролын яамыг анхаарч ажиллаач гэж чиглэл өгсөн байж байна. За энэ номын сонгуудын асуудал байгаа. Номын сонгуудад хүүхдүүдийг ном уншдаг болгомоор байна. Одоо орчин үеийн чинь захин болчоод утаснаас салахгүй, зурагтнаас салахгүй болчоод байна шүү дээ. Тэгэхээр ер нь номонд дуртай болгох, номыг уншихын ач холбогдлыг одоо таниулах шаардлагатай байна. За энэ ер нь бол энэ хүүхэд багчууд руу чиглэсэн энэ тодорхой соёлын чиглэлийн ажлуудыг бол одоо хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн. Ажил хөдөлмөрийн гараагаа Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас эхэлсэн тэрбээр 2010-аас 2012 онд Аранга аймгийн засаг дарга, 2012-оос 2016 онд Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны улсын хурлын сонгуулиар 21-р тойргоос төрийн түвшээ ард түмний элчээр сонгогдсон юм а. Аранга аймгийн Эрдэнэ булган сум, Цэцэрлэг хот, төвшрүүлэх Цэнхэр сум түүний тойрог. Арангачуудын төлөөлийн ардчлалыг хэрэгжүүлэгчийн хувьд өнгөрсөн хугацаанд Аранга аймгийн цагдаагийн газар, зооноо зөвчин судлалын төв, Азазаа орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар, төвшрүүлэх Цэнхэр сумдын хүн эмнэлэг зэрэг 8 байгууллагад автомашин, Эрдэнэ булган сумын 2-3 дугаар сургууль, ирээдүй цогцлбор, төвшрүүлэх сумын сургуулиудад номын сан гал тогооны иж бүрдэл, аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны аппарат зэргийг шийдвэрлүүлжээ. Түүнчлэн аймгийн нийтийн номын сан, автотээврийн төвийн шинэ барилгууд ашиглалтанд орж, Эрдэнэ булган суманд Төв Монголын байгаль, түүх соёлын цогцлбор музей байгуулах зураг төслийн төсвийг шийдвэрлүүлсэн байна. Монгол улсын засгийн газрын Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд улсын хурлын гишүүн Баатар Билгийн санаачлагаар Аранга аймагт 2016-аас 2017 онд хэрэгжүүлсэн Илэгний эмгэггүй Аранга төсөл ихээхэн үр дүнтэй ажил болж олон хүний талархлыг хүлээсэн байдаг. Одоо ингээд хамтдаа энэ төслийн тухай бэлтгэсэн нэвтрүүлгийг үздэцгээе. Тус аймгаас улсын хурлд сонгогдсон гишүүн Баатар Билгийн санаачлагаар Илэгний эмгэггүй Аранга төслийг 2016 оны 10 дугаар сард эхлүүлж богино хугацаанд үр дүн гарлаа. Тэгэхээр одоо 15 мянган хүн дотор ер нь БЦ вирусын тархалт ямар байгаа юм бэ гэдгийг бид Аранга аймгийн жишээс авч үзэж болж байна. Тухайлх юм бол одоо 14 мянган хүн дотор нийтдээ 2800 орчим С вирус илэрсэн. Энэ бол одоо 19.8% илэрлээ гэдэг маань одоо улсын дунджаас нэлээд өндөр байна. Тэгэхээр бол одоо Аранга аймгийн С вирусын өвчлөл бас их байна гэсэн. 40-оос 65 насны одоо иргэдийнхэн 81%-ийг хамруулаад за тэндээс бол бид нар 2300 түүний эмчилгээг одоо хийж чинь энэ хүмүүс маань одоо нөгөө илгэний хатуурлаас сэргийлэгдэж чинь цаашдаа одоо даймжраад илгэний хавдар үүсэх одоо энэ одоо аюулаас сэргийлэгдэж чинь энэ бол маш том ололт юм. Тэгэхээр С вирусгүй болно гэдэг маань тухайн одоо илэг архаг үрвсэл байхгүй боллоо. Архаг үрвсэл байхгүй учраас хатуурахгүй гэсэн. Хатуурахгүй учраас хавдар үүсэх эрсдэл ингээд зогсож чинь гэсэн. 2000 хүнд хавдар үүсэх эрсдлийг байхгүй болгоно гэдэг бол энэ бол гайхамшигтай том тоо. Тэгэхээр ерөөсөө энэ төслийн үр дүнээс ганцхан үгээр хэлэхэд Аранга аймаг ойрын одоо 10 жил дотор илэгний хавдрын өвчлөлөөр хамгийн бага аймаг болох магадлал шууд 1 номер болчлоо гэж хэлж болохоор тийм ээ.
Тэгэхээр энэ сайн жишээг бид бусад аймагуудад түгээх хэрэгтэй. Илрүүлэг шинжилгээнд хамрагдах, вирусд тоолуулах шинжилгээ өгөх, 3 сарын турш Харвоны эм уух, эмчилгээний явцад 2 удаа хяналтын шинжилгээ өгөх зэрэгт тухайн өвчтнөөс нэгч төгрөг гараагүй нь элэгний эмгэггүй ар хангай төслийн давуу тал байжээ. 3 сар Харвоны эм уухад тухайн үеийн ханшаар 2 сая 400 мянган төгрөг болж байжээ. Нийтдээ 2300 хүн энэ хэмжээний зардал бүхий эмчилгээ авсныг тооцож үзвэл 5.5 тэрбум төгрөг болж байгаа юм а. Элэгний эмгэггүй арангаа энэ төсөл бол шинжилгээ судалгаанд хамруулаад дараа нь зохион ёсных нь одоо тэр эмээр хангаж эмчилгээний үр дүн үзүүлж байгаа явдал бол хамгийн одоо ийм чухал зүйл юм а. Сайхан ирүүлчлээ. Хөдөөний маниуд ч 2 сая гаруй төгрөгийн эм нэг дор аваад уух нь битгээл 200 төгрөгийн эмчиг авч уух чадвар муутай улсууд бол зөндөө байдаг шүү дээ. Энэ бол би их очтой буянтай ажил боллоо гэж бодож байгаа шүү. Элэгний эмгэггүй арангаа 2 гэдээ төслөө эхлүүлсэн. Энэ нь болохоор одоо 40-65 насныхан болцсон. Илрүүлээд онцлоод эм уугаад идгэрсэн. Одоо 15-аас 39 65-аас дээш насныханд элэгний эмгэггүй арангаа 2 төсөл 17 оны 9 сард эхэлсэн. 18 оны 9 сард жилийн дотор энэ ажлыг дуусгах нэгэ одоо 50% та явж байна. Сая бол улсын хэмжээнд сая эхэллээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр манайх бол ямар ч байсан нэг алхам урд ингээд алхаад явж байгаа. Их хурлын Сүрээгүй Монгол лобби бүлэг гэж байгуулсан. Хүн амын дунд сүрээгийн өвчлөл их байна. Далд хэлбэрээр хүмүүс өөрснөө мэдэхгүй байна, залуучууд мэдэхгүй байна. Сүрээг бол бас тодорхой хэмжээнд амжиргааны төвшөнтэй холбож нэлээд тийм одоо ядууралтай холбож бас маш их яадаг, тайлбарладаг. Одоо ядуурал ихтэй байвал сүрээ бас байх тийм судалгаа байдаг. Тэгэхээр бол одоо энийг жилд 4000 гарчим илэрж байна улсын хэмжээнд. Гэхдээ эн чинь бол өөрснөө очиж үзүүлэх юм уу? Бусад өвчнүүдийн шинжилгээ хийж явах явцад илэрж байгаа байхгүй юу? Яг одоо ингээ хүн амын дунд өөрснөө мэдэхгүй далд хэлбэрээр ингээд байгаад байгааг хэд байгааг бид мэдэхгүй байна. Тэгэхээр энийгээ бол одоо эрт яаралтай илрүүлж оншилж сүрээ идэгдэг өвчин. Идэгдэг дээр нь сүрээгийн илрүүлэг оншилгоо эмчилгээ үн төлбөргүйгээд Монгол улс бүр ингээд хуулиндаа заасан. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад хүн амаа сүрээгийн өвчнөөс одоо урьдчилан сэргийлэх гэсэн ийм зорилготой лобби бүлэг байгуулж ажиллаж байна. Монгол улсын их сургуулийг түүхч, археологч, антропологч мэрэгжлээр төгссөн Баатар Билэг гишүүн оюутан ахуй цагаасан шинжлэх ухаанд шимтэж Монголын неолитийн хүмүүсийн эрхлэх аж ахуйн тухай товчхон Аранга аймгийн Өвгийн нур сумын нутаг дахь шинээр олдсон 3 хэрэм зэрэг хэд хэдэн өгүүллийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлж 6 дугаар Далай лам Цанян Жамцын нууц намтар номыг хөрвүүлжээ. Мөн цэнхэр төвшрүүлэх чулуутынхан ар хангайн үнэн сонины хуудаснаа Монголын түүхийн 1760 зэрэг судалгааны ном бүтээлүүдийг эргэлэн хэвлүүлсэн нь уншигч судлаач олон нийтэд Баатар Билэг гишүүнийг нээн харуулах цонх болсон байна. Улсын их хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэсэн Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Улсын их хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрал соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Яндон Пэрнлийн Баатар Билэг оролцлоо. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.